Япон улсын нийслэл Токио хотод хийж байгаа нэвтрүүлгүүд маань их баялаг зочидтой байна. Одоо дараагийн бас нэг сонирхолтой зочинтой уулзахаар явж байна. За бид түүний Токиогийн төвд байрлах офис дээр нь уулзахаар цаг товолсон. Одоо энэ олон шилэн барилгынуудын лайлыг нь хэмшиг байна. Тэгээд орж уулзъя. Үзэгчтэй сануулад хэлэхэд хахуухаа аврагтай бид 40 минут л уулзах цаг товтой байгаа. 40 минутын цаг гаргаж өгсөн учраас тэрийг ч асуусангүй, нэг ч асуусангүй гэж битгээ загнаарай. ингээд энэ юм хэлдэг. Тэгээ энэ сууж байгаа баяраа гасчих тийм. Эндээ одоо баяр унцчихгүй тийм. Ерөнхий ивент итгэгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. Сайн байна уу? Болортой Сайн байна уу? Болорчим. Сумуухийн World Gaming одоо хөнгөн жигийн дэлхийн аврах хүн шүү дээ. Оо за. Тамирчин хүн байна. Одоо аврах гайд аврах энэ төр одоо 94 энэ төр одоо багш байсан. Ямар молог юм бэ? Бид одоо хахуу академи гэж хийж байгаа одоо зөвхөн сумуу болон одоо хүүхдүүдэд одоо ингэж хичээл заах. Ийм маягаар ингэж бас багшаа бас ажилдаа авчихсан. 저도 몽골어のテレビで映るんですけど、じゃあ副社長会長紹介します。はい。じゃあこんにちは。こんにちは。素晴らしい衣装で。こういう。 Thank you very much. ありがとう。 아리가또 고자이마스. 만화 뒷사클은 만화. Nice to meet Nice you. to meet you. いやこれお正月の 머리さん正月ですね。お正月番組だ。 I am Bolortoya, Nice to meet journalist. you. Nice to meet you too. 大丈夫中。 Nice to meet you. Nice to meet you. 아이들을 했어요. Тийм байна. 綺麗だね。綺麗。 아이고 거의 할. Oh, thank you very much. 独身。 만화 밑에서 кино хийж байгаа байхгүй. Тийм байна. киноны Ямар кино вэ? Энэ кино маань одоо юмыг одоо бууж өгөхгүй гэсэн нэртэй кино. Тэгээ нэг одоо зэрийн айлын одоо их нэр хүүхэн одоо хичээгээд одоо хотын дарга болж байгаа тийм кино байхгүй. Гол дүр нэмэгтэй үү? Нэмэгтэй хүн тийм. Тэгээ манайхаа одоо хөрөнгө оруулалт тэгээ кайшада има кёсан шитеますよねっていう映画の話。ちょっと先の話もちょっと紹介しました。女性の映画なんですよ。日本だけですかって映画は。どこに今発信するかまた考えてる。 그래서 이런 олон улс으로 гаргана гэж. 物語としては一般の主婦が一般の女性が市長になる映画なんです。 はい。 Хахуухаа аврагтай хамтарч ажиллахад ямар байдаг вэ? 彼の英語で言ったら I think I respect his leadership. So splendid, excellent. Not only powerful, Smart. but also So intelligent. smart. Yeah. Yeah. He said that this movie, he's a general producer. He's thinking about to launch this movie into Mongol. Yeah. 原作も女性、 When? 監督も女 When 性。 the Depend on broadcast release. situation. Нөхцөлөөс шалтгаалаад. まあその Одоо та тэгвэл ухаана одоо бизнес дээр л гаргах нь дээ. Тэгээ одоо барилж байгаа үед л ухаан гаргаж ирсэн юм чинь надад нэг тийм хан маань хэцүү юм алга байна. Яг л барилж байгаа үед юм хийж явж ирсэн бодож ирсэн болохоор нэг асуудалгүй сайхан байна тий. Бид хоёр нөгөө яг Японд ирээд сумаач нартай ярилцсан чинь Монголд ярилцах энэ мэдэрсэн энэ зүйлс их өөр байна. Тэгээд энэ Япондоо сумаа их авраг гэдэг бол ерөөсөө маш ялчгүй тэр дээд зэнда их авраг гэдэг үгнүүд бол онсон үгнүүд байдгийн байна. Тэр сумаагийн байсан тэр нэр нөлөө хүрээлэл одоогийн бизнест нь одоо их дэм болж байгаа. Таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө. За. Дээлийг За. асуумаар санагдаад байна. Үнэхээр нүд тусам гоё дээл байна. Ямар гоё торг гэх бах тий. Тэгээ одоо Япон торг одоо
10 жилийн дараа би гаргаж бас та хоёртойгоо ингэж бас сууж байна. За энэ дээл яаж хийгдсэн бэ гэхээр Тайхуа аваргын 32 төрөг одоо 44 жилийн дараа шинэ рекорд одоо ингэж тогтоосон байдیں۔ Тэгээ Монгол хүн одоо Японы мэрэгжлийн сүмийн ноён оргил гарахад тогтоож. За тэгээд тэр үед нөгөө Монгол улсаас хөдөлмөрийн баатар гэдэг энэ сайхан одоо хүндтэй хэрэгэм цол тэмдэг гэдэг хүртээд тэрэндээ зориулсан дээл нь байна. Тэрийг өнөөдөр бас гаргаж мөсч байгаа. Тэгээд маргааш удахгүй манай ган эрдэнэ тэрний хужи аварга маань одоо ус авах одоо дай хүргэх одоо тийм том арга хэмжээ болгож байгаа. Тэн дээрээ бас ингээд Монгол ёсороо ингэж дээлийн өмсө агуудаа гаргаж байгаа. Дайхийн та ажиллах юм биш үү те? Одоо байгаа багш нь ажиллана л да. Би тэрний өмнө аанал байгаа баг л та. Тэгээ гайд нь тэрний хужи аварга чинь бас их юутай л та нөгөө бас биднээс үүсэл гарал бас их ойрхон. Ягаад гэвэл тэр одоо тэрний хужи аварга чинь залуу жоохон багт нь одоо аав маань одоо хай скул одоо ахлахаа одоо сургуульд ингэж оруулж ирсэн байдаг. За тэгээд мэрэгжлийн сум чинь өөрөө яадаг вэ гэхээр гадаад хүн нэг дэвжээ нэг л гадаад хүн одоо орох дүрмтэй болсон. Тэгэхээр нэг одоо Торонхаа нэг жоох хүүхдүүд авахгүй голдог болсон. Тэгээд ер нь гайгүй нэг тийм амжилттай явж байгаа хүмүүсийг сонгодог болсон. Тэгээд би гайрд нэг мэрэгжлийн сумуудаас оруулж ирсэн бас ийм төвхтэй. Одоо ер нь тэгэхээр нэг дэвжээнд нэг л гадаад хүн гэдэг чинь орох боломж нь улам багасж байна гэсэн үг юм биш үү? Гадаад хүмүүс. Ер нь тэгэхээр мэрэгжлийн сумаа бүх одоо гадаад бүхчүүдээс уламжлалт мэрэгжлийн сумаа бүхөө спортыг хамгаалж байна гэсэн үг үү? Бас нэгөө талаараа тэгж хэлж болно тий. Одоо ер нь гадаад хүмүүс ер нь их сайн барилдаж байна. Ер нь тэгээд бас нэг тийм бас нэг цаанаа бас нэг ардаа бас нэг нууц юм бэл байгаал байлгүй гэж боддоо шүү дээ тий. Тийм байх л та. Одоо манай Монгол бүхчүүд гэхэд л уламжлалтын төвх мэрэгжлийн сумагийн одоо үеийг нь эзэгэнчдэг те. Одоо таны хувьд бол одоо домогт их аврах штэ. Таны рекордыг бол жишээ нь эвдэх ямар ч боломжгүй юм байна гэсэн тийм алгоритмаар бодсон ч гэсэн боломжгүй юм байна гэсэн юм гарсан юм шиг. Тэгээ сая нодлон манай нөгөө улсын хурлын гишүүдийн албаныхаа маань ер нь тэгээд энэ Япон улстай технологи болон одоо сургалт одоо бүхэл одоо тэр хүмүүжил ёс суртахууны талаар ингээд олуулаа ирсэн л дээ. Тэн дээр тэгээ нөгөө Чибагийн их сургуулийн нөгөө профессор доктор ерөнхийлөгчүүдтэй биднээс ингээд бас галаад арахгүй байсан юм. Хоолнд орсон юм л та. Тэгээ нөгөө Хакуа аваргын одоо 45 төрөгийн ингээд тухай ингээд бидээс жоохон бас яриа ингээд өөрөөсөн чинь тэн дээр математикаар Япончууд ч нэг тийм юугаараа нэг тийм одоо мундаг гэх юм уу тийм. Хэлэх гээд байдаг шүү дээ. Нарийн тоо тий. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө нөгөө тийм сансрын тоо гарч иж байна. За жил 6 бай шүү. За тэгээд 45 дөрөв гэхэлэр чи одоо 6-8-48 үү? Тэгэхээр 8 жил дараалж ерөөсөө төрөг алдахгүй төрүүлж иж одоо миний төрөг илтгэх нь шүү дээ. Тэгэхээр энэ болохоор тасартлахгүй. Тэгэхээр боломжгүй. Тэгээ нөгөө сансрын тоо гарч ирээд Хакуа аваргын 45 төрөг ерөөсөө одоо араадан адгуус хүртэл илтгэхгүй ийм аюултай тоо байна наад чинь. Тэгээ би бодлоо л том. Дайнаас хойш гэж Японч ярьдаг. 1945-аас өмнө хойно гэж ярьдаг. Тэгээд энэ дээр юу хэлэхлээ гэхээр нөгөө жилд 2 хүн байшгүй байсан баг. Тэгээд 4 хүн байшгүй одоо 6 байшгүй. Одоо нөгөө миний хайртай аваргууд маань нөгөө Тайхуа аварга нөгөө таны өмнө гэсэн Футабаяма гэх энэ мундаг аваргууд маань байсан. Тэгээд дайнаас хойш бол ер нь тэгээд 6 байшир руу ер нь шилжиж орцсон л таа. Тэгээд ярьдیں۔ Хэрвээ одоо энэ сар болгон одоо биднээс одоо мэдэхгүй юм л та. Одоо энэ аргууд ертөнцөөс одоо тэнгис гарсны дараа ч мэдэхгүй одоо ингээд сумаа бол үнэхээр эрэлт хэрэгцээтэй ийм мундаг ийм агуу спорт болж өгсөн. Сар болгон тэмцээн болдог. За дээр нь одоо нөгөө анагаах ухаан одоо маш одоо хөгжсөн ийм юм болоод нэг тариа тарихлаар итгэждэг. Ийм болохоор одоо миний рекорд одоо ингээд эвдэгдэх хаа гэдээ би бас жоох ингээд зөөллөөд ингээд ярихгүй юу. Тэгсэн чи тэглэж гисэн энэ дийлэхгүй маа сэтгэл зүй дийлэхгүй. Тэгээ би нэг мад тавиулаа тэгээд
тэг чимээг болж ирсэн. Тэр сансрын тоо буюу тэр боломжгүй тоог та яаж боломжтой болгосон? Та чинь уг нь адгуу сараад тамтан биш хүн шүү дээ. Гэхдээ тэгээд одоо аав ээжээс одоо заяасан одоо тэр өөрийн тэр одоо зан характер тэгээд өөрийн бодол бие. За тэгэл одоо яг тэр башуутайгаа бас башуугийн хооронд ер нь башуутай үед бол хүн болгоно жигд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр башуугаас башуугийн хооронд одоо тэр сар хагас 2 сарын хугацаанд яаж би одоо авч явж байна яаж юм. Тэгэл одоо on off гэж ярьд юм л та. Яг одоо on байхдаа яаж юм off байхдаа юу идэж ууж юм гэл юм. Тэгэл зөв хооллолт одоо сумочд мөхчүүд одоо таргалыг одоо жин нэмэл гэж хоолыг би өөрөө 62 хэлтэй байхдаа хүчиж иддэг байсан боловч авраг уснаас хойш би одоо ингээд жил болгон ингээд мацаг барьдаг одоо ийм уламжлал ясыг ингэж 3 хоног барьдаг. Ингэж одоо бас юм хийжсэн хүн одоо сумууч бол надаас өөр хүн бол байхгүй байна. Тэгэл ямарваа нэг юмыг бас ингээд судлалын сэргүүл дээр ардан гарч иж бас санаа амардаг. Тийм бас өөрийн зан характер бол бас надад бол нөлөөс юм болов. Тэгээ сүүлдээ ер нь төрүүлэг гэж анхан гэж барилдаг болсон боловч сүүлдээ яа гэвэл төрүү гэдэг чинь өөрөө цаанаасаа ирдэм байна гэдгийг ойлгосон юм л та. Ер нь тэг нөхчлөхгүй. Тэгээд энэ бас нэг сонин юу гэхээр үзүүрлэн гэж ярьдэн шүү дээ. Үзүүрлсэн барилдаа маань башуу маань гэж 25 башуу юм байна. Бас их юм шүү дээ. Тэгээд тэр 25-ыг юм болгосон бол 70 болох нь. Тэгэхээр бас энэ үзүүрлсэн одоо давг дөрж авраг байна, харамаа хож авраг байна. Тэгэл одоо ам давраг энэ төр гэл те. Одоо аврагууд арслангуудтай нэмэлт барилдаа гэж ялгаж ирсэн барилдаанаа зөндөл байгаа юм л та. Таны нэг хэлсэн алдарт үг байдаг юм аа. Тэр үгийг би бас хүмүүст их хэлэх дуртай. Аз хөдөлмөрлсөн хүнд ирдэг шүү дээ. Зүгээр сууж хахад аз ирээл одоо хахгүйхан азтайдаа 45 дараалал төрүүлсэн юм байхгүй тийм. Тэгээд таны одоо энэ амжилтын нөөц бол ерөөсөл хөдөлмөрлөл байгаа юм л да. Тэгэхээр яг хөдөлмөр гэхээр бас дотроо задлаад хэлвэл яг юуг та хөдөлмөр гэж үзээд байна. Жишээ нь бодох сэтгэх хүртэл хөдөлмөр ажил байгаа гэдэг шүү дээ. Тэр энэ аз гэдэг үгийг чинь би өөрөө ч мэдлэхгүй одоо нэг 16 жилийн өмнө юм л да. Яг нөгөө миний нөгөө одоо нөгөө дайны өмнө байсан нөгөө автобаймаа аврагч нь тэр үед 2 башиг болдог байсан гэхэлэр чинь 3 жил дараалан босоо байсан. Тийм мундаг авраг. Тэгээд 69 дараалсан даваа байгаа шүү дээ. Тэр даваанаар очиж би ч дайралт хийжсэн. Яг хөө би 63 болгол 6 даваа тутаалan унсалтай. Миний одоо ганц одоо эвдэж чадаагүй амжилт юм да. Энэ рекорд л байгаа. Тэгээд яг нөгөө тэр үед чинь нөгөө 4 башиг дараалал нөгөө босоод төрүүлсэн. Тэгээд нөгөө фэн клубийн хүмүүстэй ч үгүй Монгол одоо ямар нэвтрүүлгийн нэг газарт очиод ингэх. Ягаад ч юм мэдэхгүй. Яг тийм барилдааны үед болохоор ингээд нэг араас нэг юм ингэ төшөөд байгаа юм шиг. Тийм нэг сонин тийм мэдрэмж байсан юм л та. Яг ингээд унах чахтал ингээд араас төшөөд байгаа юм шиг. Ингээд зэрэг унж хахад тэр хүн төрүүлж гараа хүрээл байгаа юм шиг. Тийм барилдаанууд зөндөө байсан болохоор. Тэгэл яг өөрөө мэдлгүй би ер нь тэгээ энэ баш их азтай байлаа ч гэх юм уу. Өнөөдөр би их азтай байлаа гэж ярьдаг байсан юм л. Тэгсэн чинь Японы нөгөө нэрт дуучин Мацаяма Чихару гэдэг хүн надтай их ойрхон байдаг. Надаас одоо хамаагүй ах хүн л дээ Японы алтартай хүн. Манай сумууч гэсэн хүний дууг дуулах их дуртай. Шовадын одоо суперстар гэж ярил л да. Шовагийн одоо ч нөгөө хааныхан толлоор Рева гэж ярьдаг. Монголд ярьдаг эзэн хаан ч одоо Ревагийн эзэн хаан гэж ярина. Аав ээж нь Хэйсэгээ. Тэрний өмнөх нь одоо яг эзэн хааны өвөө эмээг нь гэж ярил л та. Шоу гэдэг тийм хүн байсан. Тэгээд тэр хүнээс ингээ уц ирээд хавхаар та энэ аз гэдэг үгний ханзыг мэдгүй гэдэг. Гэхдээ би ч тэр ханз манзын ч нэг тийм сонихгүй л байсан чинь мэдэхгүй та надад зааж өгөөч гэх. Тэгсэн чинь тэр аз гэдэг ханз маань өөрөө нэг цэрэг айрам гэж хвчих юм байна. Тэгээд цэрэг айрам нь давшлан урагшлан гэдэг ханзтай юм байна. Тэгэхээр ерөөсөө Богч бүр ханз золооноор утга илэрхийлэл. Тэгэхээр ингээд зүгээр ингээд одоо гуруулаа суугаад хахад хүн даз ирэх юм байна л да. Одоо тэр бодлын хүч, одоо хөдөлмөрлөлт давшил тулалдж идэ, алалцж идэ, одоо байлдж идэ л одоо тэр хүн даз ирэх юм лээ. Тэр дундаа хамгийн гол нь бас бодол юм болоо гэж боддог юм л да. Би өөрөө нэг юм их бодох дуртай л та бас. Аав маань өөрөө бас их боддог хүн байсан. Ер нь тэгээ аавын одоо авраг мөнхөд авраг бол ерөөсөө энэ их өөр их мундаг тооцоотой тийм боддог хүн байсан. Тэгээ ер нь мэхэндээ их хүчтэй тийм. Тэгэхээр тэр мэхийг тэр хамгийн сүүлд их
давах михийг бол их тооцоотой юм л дээ. Тийм хүн байсан гэж ярьдаг. Өөрөө аавч маш шатар их мундаг тоглолт их тооцоотой. Их гоё бичин тэр тоомог бол янз янз сайхан боддог байсан шүү дээ. Бүх юм асуумаар байл да сэтгүүлчний хувьд болохоор ингээд цаанаас гатгаад байдаг. Якузон эд барилдаж явах үед одоо тийм хавчилт өөр орны дамаг болсон аврах төрчөөд шүү дээ. Японд хавчилт, шахалт мэдэрч байсан уу? Ерөнхийдөө байдаггүй л яг гоо тийм юм байдаг юмаа гэдэг нэг ерөнхий хариулчаад байдаг. Гэтэ ер нь яг яаж мэдэрч ийсэн бэ? Тийм юмыг туулж л бас бүх бөхчүүд л тэгж туулж явдаг юм шиг үлээ. Би харин бодд юм л та. Одоо Монгол улс, Япон улс энэ хоёр улсад одоо төрж өсөж боож ингээ амжилтанд хүрлээ. Одоо энэ агуу түүхтэй одоо энэ Монгол улс төрж энэ одоо хөгжил цэцгэлсэн технологи хөгжсөн Япон улсаас сумогийн ач тусаар бас өдөө зэрэгтэй ингэж ахгүй гэдэг нэрээр алдарсан болохоор бас яахааргүй энэ хоёр улсынхаа бас нэгэн том жижиг гүүр болж ажиллая. Ачийн хариулъя гэсэн юм бол байдаг. Тэгэл ер анх тэгэл 62 хэлтэй ирэхэд бол ах нар маш их хүнд хэцүү байсан. За би яах вэ? Одоо манай энэ анхны энэ 6 чин бүр болохоо байгаа л шөнө оргод цугтсан гэж байгаа шүү дээ. Шивүүяд байгаа элчин сайдын ямар байгааж. Тэгээ Монгол руу Улаанбаатар руу тэгж буцаж нисчихсэн. Тэгээ нөгөө Оошимаа багшаа чинь тийм оргод. Тэгээ Оошимаа багшаа чинь тэр үед нөгөө холбооны юм шиг олон улсын ямар нэг юм асуудал гарч магадгүй. Тэр ганц хоёр хүүхдээ болтгоо чи олж ирж явгаа. Тэгээ нөгөө цэвгийн юм гихшүүсэн хоёр ах гэж ингэж буцаж авчирж ирсэн гэж байгаа шүү дээ. Тэсгээ байгаал оруулсан гэсэн үг. Тэсгээ байгаал болохоо байгаал. Тэгэхээр миний хувьд болохоор бас арай гайгүй. Тэр чинь нөгөө сонссон, харсан, мэдсэн бас тэнд нь бас тогоонд нь орсон болохоор бас төвчээд байгаад байгаа юм л да. Тэгээ яг хөө аль улсаж байгаа. Одоо Монгол улсад одоо Япон залуучууд ирж хамаар аваагарыг аваад тахал монголчууд бас яаж хүлээж авах вэ? Тийм л байгаа. Гэж боддtiin да тийм. 2024 онд ханаас эхлээд ерөнхийдөө суумаагаас холдчихлоо. Тэгээ энэ асуултын араас л бас энийг л асуумаар санагдлаа л да. Японы мэрэгжлийн сумаагийн ертөнц таныг даахгүй болсон юм болов? Тэгэж бас хүмүүс яриад байгаа юм л да. Яг хөө тэгээд энэ одоо асуудал маань яг нөгөө одоо хавцсан яасан гэдэг гэхээр гэх юм уу ямар утгатай вэ гэхээр ер нь энэ аваргуудаа бас жоохон юм халтай байсан болоо гэж бас би бас өөр өнцгөөс харуул бас хараад байгаа юм л та. Яг л энэ надаас биш энэ Тайхуа аварга, Чоно Хойжи аварга, Такано Хана аварга, одоо Асашиора аварга, Акибоно. За тэгээ Харама Хойжи, Хакхо, Мусашимаро, за Онокони, Асахи Хойжи гэдэг 10 гаруй аваргууд одоо ингээд сумын холбоондоо ингээд амжилт олж чадаагүй. Зарим нь тэгээд ингээд дундаасаа ингээд гараа авчихсан. Зодог талсын гараа. Тэгэхээр одоо энэ багшнууд сумын холбоод ертөнцийн одоо 105 багш байна. За 105 багш маань одоо өөр тусдаа тийм галтай одоо ингээд нийгэмлэгтэй ингээд багш дотрын одоо энэ асуудал байна. За дээр нь тэгэл одоо тэтгэврийг бас уртсгасан гэж бас яриад байгаа шүү дээ. Одоо сумуу барилдах одоо хүүхдүүд бол маш их одоо жилээс жил бол багасч байна. Одоо миний үед бол 800, Такано Хана аваргын үед бол 1000 гаруй сумуучин байсан байна. Одоо ингээд 600 сумуучин байхгүй болсон байна. 10 жилийн дараа магадгүй 500 сумуучин байхгүй. Одоо 3 сард нөгөө Япон улсын сургуулиуд төгссөн шүү дээ. Манай монголхан бол одоо 9 сарын 1-нд хичээлд ордог гэдэг. Жоохон сарын зөрүүтэй гэдэг шиг. 3 сард одоо хамгийн их одоо хүүхдүүд орох сумууч орох саранда 20 гаруй хүүхд. Тэгээ тэр жилдээ 30 гаруй хүн зодог тайлшиж байгаа. Тэгэхээр гүцгүй тий тав. Тэгэхээр одоо бас энэ их сумуугийн ачийг хариулахын тулд дотроос нь гадна талаас нь би одоо ачийг хариулах хэрэгтэй юм байна. Гадна талаас нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Нэг одоо дэвжээ байсан бол 2-3 дэвжээг бас бэлдэж өгөх хэрэгтэй юм байна. Энэ дээр олон улсын залуучууд маань сумууд орж чадахгүй байгаа шүү дээ. Энэ залуучуудыг бас дэвжээг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна гэдэг. World Sumo League. Yes. Ийм юм одоо санаачлага явж байгаа. хамжуулсан орсон байгаа. Сумаг олимпийн төрөлд оруулахаар олимпиад бол шинэ мөрөөдөлтөй ингээд золгоход ингээд явж байгаа. Дээр нь одоо нөгөө намайг найз минь гэж ярьдаг. Дэлхийн одоо Toyota брендийн одоо үз залгамжс одоо ерөнхий захирал Toyota Akio гэж хүн байдаг. Энэ хүн маань одоо ингээд манай олон улсын холбооны тэргүүн болсон. Тэгээ манай холбоог болох нь Federation гэж ярина.
миний барилж исэн одоо мэрэгжлийн сумгуулаа Japan Sumo Association гэж ярьдаг. Ингэж ялгах бол илүү ойлгомжтой гэж боддог. За тэгээд олимпийн төрөл орох юм уу гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Биднээс асуултын тэмдэг байна. Энэ болохоор орно. Яагаад энэгээр орно гэж би ингээд итгэлтэй хэлж байгаа вэ гэхээр та хоёр маань сонсч л байгааг баг. World Game гэж сонсч ирсэн үү? Сонсч байгаа. World Game. Тий. Сонсч байгаагүй тий. Энэ нь болохоор олон улсын үгүй одоо дэлхийн одоо World Game Olympic Game гэдэгтэй жишээ. Дэлхийн одоо IOC-ийн одоо холбооны яг доор нь ингэж явагддаг 4 жилд нэг болдог олимпийн төрөлд ороогүй спортын олимп баг. Тэгээ Combat Game гэж байгаа. Тулааны спортын 3 жилийн өдөр бас олимп баг. Тэгээ энэ хоёр том тэмцээн хоёулаа допингийн шинжилгээ хийдэг авдаг. Энд нь сум орсон баг. Одоо ингэ тестлээд явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр олимпийн төрөлд орохын тулд аливаа нэг спорт бол эмэгтэй болон эрэгтэй гэж заавал хосолж байх хэрэгтэй. Тэгээ олон улсын нэг тэмцээн тий. Тэмцээн бол сумаа бас жоохон бага байгаа даахгүй. Тэгээ одоо дэлхийн туйлын ерөнхийлөгч Акио сан болсноороо одоо ахгүй авар орсноороо гэдэг одоо манай холбоо маш их одоо сэргэж байгаа, босч байгаа гэж хэлж болно. Тэгэхээр цаг хугацааны асуудлаар одоо олимпийн төрөлд орно. Олимпийн төрөлд орох юм бол яахааргүй одоо Монгол залуучууд медаль авах тодорхой. Тэгээ Монгол улсын маань бас нэр гарна гэдэг бас сайхан зүйл ингээд хийж яваамаа. Баяршуулж байгаа юм биш үү? Баяршуулж байгаа. Одоо би өнөөдөр Хакухо Даян гэдэг нэртэй. Тий. Тэгээ Хакухо дэлхийн сумо гэдэг спорт гэдэг энэ компаниэс. Тэгээ компанигээд ингээд судалгаа хийсэн чинь дэлхий дээр одоо манай бидний амьдарч байгаа нь одоо цэнхэр одоо дэлхий дээр 200 гаруй улс одоо аль биесээр бүртгэлтэй байдаг боловч 150 улс маань одоо өөр ингэсэн бүхтэй юм биш. Монгол үндэсний бүх, Швейцар хүртэл бүхтэй, Турк бүхтэй, Солонгос бүхтэй. Тэгэхээр дэлхий дээр одоо үндэс суурь нь ингэж олон тавигдсан бүхтэй болохоор одоо миний санаанд бол маш их багтаад байна. Энэ бүх жидийг нэгэн дээвэр дор багтаая. Одоо миний өөрийн барилжин сум нь харахад ойлгомжтой. Өөрөө барилдахад бас хамархан гар хүрэх юм уу твжээс гарахад ялыг их түлээдэг. Ийм олон давуу талууд бол байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. За бидний яг одоо энэ сууж байгаа хэсэг бол Хакухо аваргын маань Хакухо Даян гэдэг компани офис дээрээс бичлэгээ хийж байна. Та компанийнхаа үйл ажиллагаанаас танилцуулаад ямар үйл ажиллагаанаа. За манай компани бол ерхэн сумо болон дэлхийн сумогийн одоо бэйс дээр дөнгөж эхлээд хагас жилийн үргэлжлээ явж байгаа шинэ компани. За дээр нь одоо бас өв соёл гэдгээрээ бол Японы бас алдартай сакег бас дэлхийд гаргая гэсэн бас ийм хоёр ажлыг бас хийгээ явж байгаамаа. Одоо удахгүй Хакухо камп болох ч байгаа юм байлээ. Тэгээд сүүлийн үед таныг одоо сошиалаар л их харж байна. Тэгээ сошиалаараа тэгээд үзээд яг Хакухо руу одоо тэмцээнээ сурчлал ер нь нэвтрүүлэгт их ороод байна. Юу хийж ийн яаж ийн гэдэг бол та бүхэн маань бас тэндээс харж бас мэдэрч болно. За Хакухо камп маань 2 сарын 7-8-нд одоо ингээд Toyota Tokyo Arena-д болж байгаа. Яагаад Toyota Arena руу биднээс ингэ шилжсэн бэ гэхээр жил болгон хийдэг тэмцээн маань бол октод маань жоохон хүүхдүүд маань ах нарыгаа дүү нарыгаа дагаад ирээд би бас барилдмаар ингэж бас маш олон тийм санал одоо ирж исэн болохоор одоо ингэ Toyota Tokyo Arena хийгдснээрээ одоо октод маань одоо жоохон одоо хүүхдүүд маань тэр дэвжээ гарах эрх ингэ нэгдэж байгаа юм л да. Тэгээ 2 өдөр болж байгаа. 19 улсын одоо газар зүгээс ингэж цугларж ирж байна. 1300 хүүхэд. За зөвхөн одоо эмэгтэйчүүд октод гэхээр 350 нодлонгийн одоо зөвхөн point цуглал амжилттай барилцсан сонирхчийн сумгийн одоо 64 шилдэг 64 хүнгийн одоо
халт барилдаа ингээд болно. 1800 хүн ингээд цугларч одоо энэ тэмцээн маань ингээд 16 дахь их том хэмжээгээр бас болох ч байна. Охтууд эмэгтэйчүүд бас барилдаж болох юм. Болно тий. За. Сайн. Сая таны яриг яана гарах гээд яарад байна уу? Тий. Яасан хөө? Хэд болж байгаа? Хэд болж байгаа? Өнгөрсөн 42. Оо. За ганцхан асуулт За, асууж байна. Бямсруу аваргын тухай та таны тухай ярьжсэн байхгүй юу? Дөнгөж сумаад ороод ингээ хүл тавьсан чинь ахгүй хаварга намайг тоохгүй ах уу гэсэн чинь бэлтгэл дээр намайг дуудаж гаргаж ирээд зү Тий. гэсэн гээд Манай бямсруу аварга одоо биднээсээ бас үл залгамж байгаа сайхан аварга байна. За ганц одоо гим гэх юм уу тий аварга болчоос төрүүлээгөө бас нэлээд бас сандралтай явж байгаа. Гэтэ яг одоо аварга болж чадсан юм чи одоо өөрхөн бэлтгэл сургалт гэмтэл бэртэл бол байгаа л илүү тэрийг одоо хурдны итгэгээд ингээд бас амжилттай барьж одоо сумууч одоо дүүнэрэж одоо ах нарыгаа бас баясгаж одоо сумууд дуртай ард түмэндээ бас бэлэг барихаа л гэж бодож байгаа. Тэр үед бас тэгээд бэлтгэл хийгээд бас ирээдүйдээ бас амжилт гарах байг гэж бодвол бас тэгж бэлтгэл хийж өгч байсан. Энэ компанийн Сакигийн талаар тань жоохон танилцуулах. За манай компани Саки маань одоо энэ Ногуч гэж энэ хүн алдартай хүн байгаа. Энэ хүн маань одоо энэ өнөө жил 93 наслсан байгаа маа. Тэгээ 2 жилийн өмнө ЮНЕСКОгийн одоо Саки маань одоо өв соёл багтсан. Одоо энэ жил одоо энэ хувь хүний Ногуч-сан өөрийн гэсэн Японы одоо тэр өв соёлдоо орох одоо ийм бас магадaltaй болчиход байгаа маа. Одоо манай Саки маань бас одоо Японы алдартай онгоцны компаниуд байдаг шүү дээ. Ана гээл, Жаал гээл байдаг тийм. Анагийн одоо олон улсын нислэгийн одоо фаст бол бизнест ингээ орсон мөн 8 жил дараалал анкол хийлгээ явуулж байгаа. Ийм Саки байна. Энэ Саки маань Yamaha юм байна болохоор Ана дээр ингэж орсон байгаа даа. За хөрөнгө оруулагч за дээр энэ компани одоо гүйцэх захирлыг явьж байгаа. бид нар бол яг их орон гэхэр зүрх сэтгэлдээ бол Монголыг л одоо бодоод өсчихсөн хүмүүс байгаа. Гэтэл таны ярианаас цухалдж байгаа тэр санаа болгон хоёр улсын тухай байгаад байгаа байхгүй юу тий? Японыхоо сумог Японоо ингээд тэгэхээр хэрвээ ингэж бүчих юм бол Монгол маань ингэнэ гээл тий. Тэгэхээр нөгөө Монголд болохоор та бидний бахархалт баатар, Японд бол та түүх бүтээсэн домог. Тэгээд энэ хоёр хариуцлага, энэ хоёр нэр алдрын аль нь хэцүү вэ? Ер нь тэгээ аварга болоход бол хэцүү хүнд байсан. Босныхан дараа тэр хамгаалж явж барилдана гэдэг бол маш хэцүү. Яагаад гэвэл биднээс Япон улстай ер нь 90 хоногоор одоо шууд нэвтрүүлгээр одоо энэчгээр гардаг болохоор ард түмэндээ харьцан тэрүүгээр харьцуулах их өндөр байдаг. Энийг дааж авч явна гэдэг маш хэцүү л дээ. Тэр өнөөдөр бас өөрийнхөө хэмжээнд бас дааж авч явж байгаа юм болов гэж л боддог тий. Монголчуудын бас танаас бас их хүлээлттэй байдаг шүү дээ. Тэгээ удахгүй тэгээ сайхан мэдээтэй бүгдээрээ зоолгох. Удахгүй бас сар шинэ маань цагаан сар маань болж байна. Тэгээд та бүхэндээ сайхан шинэлэрээ, сайхан битүүлээрээ одоо илгээрээ инх амгалан төрлөөрөө одоо төвшин амгалан эрүүлэх сайн сайхан бүхний өсөн юм. Хураа. Сайхан шинэлэрээ. Таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө